За үнэхээр сүүлийн 1 сарын хугацаанд бол баггүй үйл явдлууд тохиолдож байна. За ялангуяа нөгөө л төрийн өндөр дээд албан тушааллыг хашиж явсан бөгөөд тэр албан тушаалаа хашихаа болоод буухын цагт ямар нэгэн төрийн өмчит компани өндөр суудалд очиж суучдаг. Тэдгээр эрх баригч намуудын төлөөлөл гишүүдийн мөн ажлын байр гэрээс бол олон сая төгрөгийн авилгыг бол бас авсан. Ерөнхийдөө газар дээр гардуулсан ийм үйл явдал бол бас өрнөсөө. За яг эдгээрийг одоо нотлох мэт одоо 2 хоногийн өмнө Transparency International-ийн 2025 оны авилгын төсөөлийн индексийг олон улсад зарласан байгаа. За энэ индексийг бол та бүхэн бол анзаарч харсан байх. Мэдээж сүүлийн асар олон жил бол авилгатай тэмцэх жил гэж ирээл зарладаг боловч үр дүн нь яг эсэргээрээ явж ирсэн. Дандаа ухарсан, дандаа хойшилсан. За хамгийн сүүлийн жишээхэд нэгэн жилийн дотор бүхэл бүтэн 10 байраар ухарсан байна. 114-т жагсаж байсан Монгол улс өнөөдрийн байдлаар 124-р байранд ороод 10 байраар ухарсан ийм одоо хашилтанд өндөр амжилтаар морин жилээ бид огтох гэж байна. Тун харамсалтай яг энэ цагаан сарын босгон дээр. За үүнийг бол би нэг одоо сүүлийн ер нь энэ 10 жилийн авилгын индекс хэрхэн болсон талаар энэ одоо зургийг та бүхэн бол бас харах хэрэгтэй. За 2012 онд буюу өдгөөгөөс 12 жилийн өмнө авилгын индекс бол Монгол улс ямар байсан бэ гэвэл одоо эндээс харж байна те 94-р байранд байсан байна. 180 улсаас 94-р байр. Өнөөдөртөө харьцуулбал гайгүй. За Монгол ардын намаас ардчилсан нам засгийн эрхийг аваад үйл ажиллагаагаа явуулсны үр дүнд ямар үр дүнд хүрсэн бэ гэвэл та энэ бүхэн эндээс харж байна. 12 онд 94 байсан нөгөө авилгын төсөөлийн индекс маань 2015 он буюу ардчилсан нам засгаас гарах үед хэд болсон бэ? 72 байранд орж нэгсэндөө 22 байраар урагшлуулсан амжилт гаргаж ирсэн байна. Ардчилсан нам засглахаараа яасан байх нь вэ? Ардчлалын индекс сайжирсан байна. Бүхэл бүтэн 22 байраар урагшилсан байна гэдгийг анзаарах хэрэгтэй. За 2016 оноос засаг солигдоод өнөөгийн эрх баригч Монгол ардын нам засгалж эхэлсэн. За 2016-аас өнөөдөр 2026 яг энэ 10 жилийн хугацаанд нөгөө ардчилсан намын 72 дугаар байранд оруулж урагшлуулсан дүнг өнөөдөр ямар болов? 124 буюу 52 байраар ухраасан байна. Энэ бол энэ ардын намын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүн. Нөгөө ардын намын өндөр дэд албан тушаалтнуудын гэрээс нь, сейфнээс нь, гэрийнх нь гадаах хогийн самнаас гардаг асар их мөнгөн дүнгийн илрэл ингэж тоогоор олон улсад гарж байна. Энэ бол ерөөсөө Монгол улсад одоо энэ хуулийн засаглал оршиж байгаа эсэхийг харуулж байгаа маш том дүн гэж харах хэрэгтэй. За мэдээж тодорхой хүчин зүйлүүдийг бол авч үзчихээж энэ авилгын индексийг гаргадаг. Түүнээс биш бид нар өнөөдөр нэг хуурамч судалгаа гаргаад ардын нам алж ийна, лаг байна гэдэг энэ өнөөдрийн энэ хуурамч судалгаа бол энэ бол биш. Энийг бол та бүхэн сайн тогтож харах хэрэгтэй. За ямар хүчин зүйлсүүд нөлөөлж ийм гэхээр мэдээж хамгийн түрүүнд бизнесийн орчин хумигдсан байна. Бизнес хийх боломжгүй болоод бизнес хийхийн тулд заавалжгүй авилга өгдөг болдог. Авилга өгдөг энэ тогтолцоо улам одоо нарийн ийм одоо зайлшгүй болж хуурсан байна гэдгийг илтгэж байгаа юм. За хоёрдугаар хуулийн засаглал. За хуулийн засаглал бол ерөөсөө энэ Монгол улсад байха болжээ. За яг хөө сүүлийн үед бол одоо маш их тийм дуйлан шуугантай хэрэгүүдийг илрүүлж байна. Тодорхой хэмжээнд. Харамсалтай нь хариуцлага тооцож байгаа асуудал огт алгаа. Тэгэхээр судалгаанаас бол харахад авилгын одоо гомдол зөрчил асар ихээр ирдэг хэрнээ тэр нь одоо хэрэг болоод шүүхэд шийдэгдэж байгаа тохиолдол асар бага байна гэдгийн илрэл бол энэ юм байна. Ерөөсөө энэ албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага сул байна гэсний илрэл дахиад өнөөдөр ингэж гарч байна. За энийг бол бас ардын намын өндөр дэд албан тушаалтнууд юу гэж хэлдэг вэ гэвэл төсөөлийн индекс гэдэг үгэн дээр нь дөрөөлөөд энэ бол төсөөлөл юм аа. Ард түмний бодол юм гэж бол тайлбарладаг байсан. Саяхны хүртэл. За энэ бол ямар төсөөлөл биш. Энэ бол албан ёсоор 8 одоо маш том дэлхийн том судалгааны байгууллагуудыг хийсэн судалгаан дээр үндэслэж гаргадаг ийм индекс байна. За тэгэхээр хэр дотор юу ордог вэ? Мэдээж хууль
шудраг ёсны байдлын индексүүд орж байгаа. Мэдээж эдийн засгийн тодорхой индексүүд орж байгаа. Шудраг ёсны индексүүд орж байгаа. Бас нэг чухал зүйл бол арчлалын индекс орж байгаа. VDM гэдэг арчлалын индексийг тогтоодог байгууллагаас Монгол улсыг бол аль биесээр сонгуулийн авторитар дэглэмтэй улс болгож статусын доошлуулсан байгаа. Тэгэхээр саяны хэлж байгаа энэ байгууллагуудын судалгааны нийлбэр бол энэ авилгын одоо индекс болж хувирд юм аа. За та бүхэн бол мэдж байгаа өнөөдрийн байдлаар ялангуяа улсын их хурлын гишүүдтэй холбоотой албан тушаал авилгын хэрэгүүд бол бас дэгддэг. За дахиад харамсалтай нь тэдгээр нь одоо хэрэг болж байгаа улсын их хурал төтөлзүүлэхээр оруулж ирж байгаа ийм асуудал ерөөсөй байхгүй байна. Тэдгээр хэрэгүүд нь дандаа авилга албан тушаалын хэрэгүүд байгаа. Уг нь. За ийм их одоо зүйл Монгол улсад явагдаад байхад дэлхийн нийт чихээ бүглээ сууж авахгүй. Тийм ч учраас судалгаагаар гараад ийм одоо 10 байраар ухарсан ийм байдал байна. За 33 оноо гэдэг дээр дэмжигэнж явж байгаад 31 оноотой болсон байна. За энэ оноо бол арчилсан бус орнуудын авдаг оноо. Арчилсан бус орнууд бол бүгдөө 33, 31 оноотой дэлхийд явж идэг гэсэн. Тэгэхээр Монгол улс бол ерөөсөө авилгын хувьд бол арчилсан бус орнуудтай нэгэн одоо игнэнд явж байна гэсэн. За тэр бүхэл манай өмнө ямар улсууд байдаг вэ гэвэл Sierra Leone гэдэг одоо мөнхийн дайн байлдаантай улс манай өмнө алхаж явдаг авилгаараа. Тэгэхээр Монгол улс бол ерөөсөө авилгын дайнд нэрвэгдсэн байгаа гэдэг нь бол эндээс тодорч штэ. Зэвсгийн бус авилгын дайнд бүрэн нэрвэгдсэн ийм улс нь одоо ингээд нотлогдож байгаа маа. За мөн одоо нэг хүчин зүйлс нь юу гэвэл улс төр дэх мөнгөний нөлөө асар их байна гэж үзэж байгаа. Энэ олон улсын байгууллага. За энэний гол одоо зүйл нь юутай холбогдож байна гэвэл сонгуульд асар их мөнгө зарцуулж байна. Ер нь бол энэ сонгуулийн одоо ажиллагаа ер нь сонгогдоход зарцуулдаг мөнгө асар их байна гэж үздэг. За үүнийг бол бид бас маш олон жил ярьдаг. Сонгогчдын саналыг худалдаж аваад байна гэдэг. Тэгээ энэ бүхэн чинь бас цаанаа энэ авилгын индекс нөлөөлөд явж идэг байх нь. Тийм ч учраас одоо гарц шийдвүүдийг бид нэр боломжтой хэрэг хайж олох хэрэгтэй. За энэ дээр бол одоо миний бол санаачилж байгаа одоо санал худалдан авахын эсрэг хууль гэж байгаа. За энэний ямар ч байсан бүр анхны төслийг нь одоо бичсэн үжил баримтлалыг нь боловсруулсан байгаа. За энэ ажлын хэсэгт бол албаны хүмүүс орсон, авилгатай тэмцэх газраас орсон байна. Мөн сонгуулийн ерөнхий орооноос орсон судлаачид, хуульчид, цагдаагийн ерөнхий газраас бас холбогдох хүмүүс ороод ингээд ажиллаж байгаамаа. За энэ бол маш суур хууль. За Англи улс бол яг ийм агуулгатай хуулийг бүр 1883 онд баталсан байт юм байна. Тэрнээс хойш одоо бараг 100 гаруй 150 100 Франц бол бүр Англиас өмнө 1879 онд байна уу. Тэгэхээр Монгол улс бол энэ сонгуулийн авилгатай бол ерөөсө тэмцэж эхлэегүй юм гэсэн үг. Бараг 150-аас 170 жилийн хоцрогдолтой явж гин гэсэн үг. Тэгэхээр энийг бол зогсоох цаг нь ирсэн. Одоо сонгогчдыг мөнгөөр, эд материалаар, аялал зугаалгаар татдаг. Мөн албан тушаал амлах, мөн албан тушаал олгох байдлаар татдаг. Энэ явдлыг одоо таслан зогсоох ийм хуулийн төслийг бол бас санаачилж байгаамаа. Учир юу гэвэл энэ сонгогчдод тараагаад байгаа энэ эд зүйлсийг бол бас улс төр судлалын онолд олон улсад одоо улс төрийн болон сонгуулийн авилга гэж үздэг юм аа. За тэгэхээр бас нэг энэ хуультай холбоотой мөн Монгол улсад явагдаад байгаа энэ хариуцлага хүлээдэггүй механизмтай холбогдуулж энэ одоо шинээр санаачлах гэж буй хуулинд юу гэж туссан бэ гэвэл сонгогдоод гараад ирсэн улсын их хурлын гишүүд санал худалдан авсан ажиллагааг 4 жилийн турш хизээ нэгэн цагт хийсэн байх юм бол тэр нь эвүүлэн татагдах нөхцөл болохоос гадна эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Одоогийн хуулиар бол зөвхөн сонгуулийн жил эхлэмэгц одоо элдв бараа эд материал тараахыг хориглодог бол одоо энэ шинэ хуулийн төслөөр бол бүхий л үед хориглоно. Аль ч цаг хугацаанд хориглоно гэдэг чинь одоо өнөөдөр манай ардын намынхан тэргүүлээд энэ цагаан сарын бэлэг тарааж байгаа. Энэ ажиллагаа зогсох ёстой гэсэн үг байна. За тэгээд хамгийн нэг харамсалтай зүйл бол улсын их хурлын гишүүнээр сонгогдсны дараа бол 1000 мөнгө тараагаад 1000 бэлэг тараасан нь нотлогдоод байхад буцааж одоо татах боломж үүсдэггүй. Яагаад тэгэхээр саяны энэ одоо сонгуулиар санал худалдаа авахыг хориглосон зүйлийг зөрчлийн тухай хуулинд оруулсан байдیں۔ Тэгэхээр улсын их хурлын гишүүдийг зөрчлийн тухай хуулиар шийтгэж болохгүй. Энэ бол ер нь бараг шийтгэл нь өөрөө тэгтээ тэнцдэг.
Тэгэхээр энэ зөрчлийн тухай хуулиас энэ сонгуулийн авилгыг гаргаад эрүүгийн тухай хуулинд оруулж байгаа. За тэгэхээр эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоод эрүүгийн хуулиар ял шийтгэл ногдуулах ийм одоо байдлаар энэ шинэ хуулийн төслийг санаачилж байгаамаа. За тэгээд бид нар эхний ээлжинд энэ сонгуулийг авилгадаж ялж ингэж засагладаг одоо болиулах энэ хуулийн төсөл дээр бол ажиллаад энийг бол хаврын чуулганаар оруулаад батлуулна гэж бодож байгаа. Энийг бол ардчилсан намын бүлгээс гадна мөн бусад намын гишүүд ч гэсэн дэмжиж байгаа. Тэгэхээр энийг бол маш олон гишүүд санаачилж орох байх гэж найдаж байгаа. Миний хувьд бол зөвхөн одоо анхны зөвхөн одоо төслийн хэмжээнд бол босруулсан маа. Энийг одоо удахгүй улсын хурлын гишүүд бүлгэрээ хилцүүлээд нэлээ өргөн хүрээнд олон нийтийн дэмжлэгийг аваад батлуулна гэж найдаж байгаа. За өнөөдөр бидний ярьж байгаа нь бол зөвхөн нэг хэсэг нь сонгуультай холбоотой хэрэг холбогдох юм бол сонгуул гэдэг чинь өөрөө авилга гэж үзэж байгаа учраас энийг авилгын хэрэг гэж үзэж авилгатай тэмцэх газрын харьяалалд оруулж байгаа. Одоо энэ хуулийн төслөөр хуучин бол хаана яаж хариалагдах нь тодорхойгүй, мэдээж цагдаа тагнуулаар шалгагдаад ямар ч үр дүнд хүрдэггүй байсан. За тэгээд яг улсын хурлд сонгогдсон гишүүдийг яаж одоо хэрэгт холбогдуулах вэ гэдэг нь асар хүнд болж хувирдаг тий. Тэгээ ялангуяа энэ сонгуулиар авилга өгөөд одоо мөн энэ кейс биш тийм тохиолдолд бол одоо арга байхгүй авилга өгөөд сонгогдсон хэсгийг би мэдэхгүй байна. Ингээд сонгогдсон гишүү зөндөө байгаа. Тэгээд яг саяны энэ хоригдсан заалтуудыг мөнгө өгч болохгүй, бэлэг өгч болохгүй гэсэн заалтуудыг зөрчлийн тухай хуулинд оруулсан байгаа юм. Тэгсэн мөртлөө одоо улсын хурлын тухай хуулинд улсын хурлын гишүүдийг бараг зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүйгээ заасан. Бараг ерөөсөө тэгж ойлгож болно. Тэгэхээр чи нөгөө сонгуулийн авилгыг зөрчлийн тухай хуулинд оруулчаар улсын хурлын гишүүдийг зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүйгээ заачаар тэгээ хаана одоо энэ авилгадаж гарсан их хурлын гишүүдийг хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэг асуудал зүй эсрэг тавьж байгаа учраас энийг зөрчлийн хуулиас нь аваад яг эрүүгийн хуулинд оруулж байгаа юм. Тэгэхээр энэ сонгуулийн авилга бол эрүүгийн хуульд оронгууд эрүүгийн хуулиар ял шийтгэл хүлээн гэсэн үг. Гэхдээ одоо өөрөө маш зуун асуудлыг хөндлөлтөө. Тэртээ тэргүй сонгуулийн авилга бүү хэл тэ одоо хэдэн зуун саяар нь авилга авцсан одоо улсын хурлын гишүүд ч байдаг юм уу, эсвэл албан тушаалын хэрэгт холбогдсон улсын хурлын гишүүд ч байдаг юм уу, эсвэл улсын хурлын гишүүн байсан хүмүүс ч байдаг юм уу. Тэднийг бол эрүүгийн хуулиар шийдэх ёстой мөртлөө өнөөдрийн байдлаар ерөөсөө эргүүлэн татах нь ятгаа төтгөлзүүлэх санал нь ч прокуророос олж ирэхгүй байгаад байна тийм үү. Тэр энэ асуудал юундэ байна гэхээр тэр улсын одоо баасанхүү хуульч ярьсан тийм үү. Яг одоо 2024 оны сонгуулийн өмнөхөн 5 сард А0 дандаа нэг юм үг шүний заагаар юм хуулийн хулгай хийдэг. Яг сонгуульд юмыг айж мэдгүй бид ялагдуул гэж үзсэн үү? Яасан сонгуулийн хуулийн хулгай хийсэн мэлээ шүү дээ. Сонгуулийн бишээ улсын хурлын тухай хууль заалт оруулаад нэгдүгээр зөрчлийн тухай хуулиар одоо улсын хурлын гишүүд хариуцлага тооцохгүй. Тэгээ өөрөө заавалчгүй тэр ялагдагчаар татсан дүгнэлтийг өөрөө гардаж хүлээж авсны дараа асуудал шийдэгдэнэ гэж байгаа. Гэвтэл хүлээж авахгүй л яваад байвал юу болох вэ? Гэт асар олон асуудлууд байгаа юм билээ. Тэгэхээр энэ асуудлыг бол өргөн хүрээнд харж үзээд за сонгуультай холбоотой хэсгийг нь бол ямар ч байсан одоо бие даасан сонгуулийн санал худалдан авахын эсрэг тухай хуульд оруулаад харьяалыг нь бол авилгатай тэмцэх газар руу өгөөд ингээд авилга гэж үзээд эрүүгийн хуулиар шийтгэнэ гэд ингэж байгаа. За бас нэг нюанс бол энэ эмэгтэй бол өөрөө улс төрийн өндөр албан тушаалтан биш. Энэ эмэгтэй өөрөөсөө гаргаж мөнгө тараасан байлаа юу? Хизээч үгүй. Мөртлөө яг шүүхтэр очихоор нөгөө сонгогдсон гишүүн ингээд тараагаагүй тодорхой шүү дээ. Зөвлөх нь, туслах нь, эсвэл хамаарал бүхий этгээдүүд өмнөөс нь тараачдаг. Тэгээ шүүхтэр очихоор ингээд маргаан үсээд шийдэгдэхэд бэрх байхыг үүсэхгүй. Тийм учраас энэ хэрэг 2 жил явж байгаа баг. Тэгэхээр бидний энэ одоо санаачилж байгаа энэ хуулинд бол хамаарал бүхий этгээдүүдийг нь оруулж байгаа. Энэ хүн одоо хамаарал бүхий этгээд байгаад мөнгө тараацсан бол тэр дорж гэдэг дулмаа гэдэг гишүүний хамаарал бүхий этгээд гэдгээрээ энэ хуулийн субъект мөн болно гэдэг нэг юм бас нюанс байна. Танаа улс ч одоо ерөөсөө шүглүүлэгчийн хуулиа ерөөсөө яавчлаа чи хэмжээ бас өгсөн байлээ шүү дээ. Гэтэл манайх энэ ч одоо олон жил яриад яваад байна. Яагаад ингэж уучлахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна? Уг нь л энэ чинь эргээд авилгыг ууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх хууль эрх зүйн орчмыг бий болох гэдэг байгаа шүү дээ. Мэдээлсэн шүглүүлсэн хүнэл хамгаалах чухал тогтолцоо бий болох гэдэг нь чаад байгаа шүү дээ.
Гэхдээ тэгээд яагаад гэдэг шалтгаан маш тодорхой байна л да. Мэдээж шүүгэл яах гэж үлээхий, ямар асуудлаар үлээхий, авилга албан тушаалтай холбоотой асуудлаар л үлээж таарна. Гэтэл энэ хуулийг баталчих юм бол тэр шүүгэл үлээх гэж байгаа иргэдийн одоо аюулгүй байдал хангагдаж баталгаачих нь шүү дээ. Тих аваас яах нь вэ? Иргэд болгон айлгүйгээр хин нэгний дарамтгүйгээр яах нь вэ? Шүүгэл үлээх нь шүү дээ. Тэхийн хэрээр нөгөө авилгачдын хэрэгүүд нь яах нь тодорхой хэмжээнд илэрх аюул байгаа учраас мэдээж энэ шүүгэл үлээх тухай хуулийг оруулж ирэхгүй байх нь бол энэ эрх баригчдын бол зүгээс бол ойлгомжтой байна л да. Тэгээ энэ дээр бол сая өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гараад уг нь ажиллаж байгаа гэж би ойлгосон. Тэгээ тэр ажлын хэсэг маань одоо ямар төвшөнд явж байгааг бол би мэдэхгүй байна. Тэгээ ийм одоо ноцтой байдалд Монгол улс орцсон байна. Энэ бол агуулгаараа эдийн засагт маш хортой том хөрөнгө оруулагч нар ийм балаа оронд орж ирэхгүй гэдэг ингээд энэ индексийг чи хараа сууж байгаа шүү дээ. Энэ улс байхгүй гэдэг нөө чеклистнээс хасаа сууж байгаа тухай сая манай эдийн засагч Баттөрөө хэллээ шүү дээ. Тэр ийм их үр дагавартай асуудал учраас одоо энэ дээр одоо өмнө байгуулагдсан ажлын хэсгийг хүлээгээ суух юм биш. Дарчсан намын зүгээс ч гэсэн санаачлаг гаргаад тэр хуулийг одоо төлөх төсөл нь байгаа бол засгийн газар шахах ажил руу орно гэж бодож байгаа. Тэр өнгөрсөн хугацаанд бол ардын нам бол авилгахтаа бол агаараар л тэмцлээ. Агаараар нөгөө салхин дээрэмтэй тэмцэж байгаа юм шиг л тэмцлээ шүү дээ. Түүнээс биш яг ачир дээрээ тогтоосон хэрэгүүдээ хүртэл шийдэж чадахгүй л өнөөдөр хүрсэн байна. Тийм. Асуулт. Чөтгөр засгийн газрын зүгээс мэдээлэл хэлсэн шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо нэг гишүүн нь улсынхаа хэлэл орчмын газрыг одоо зараад эндээс хэмжээний хөрөнгө олсон юм асуудал тогтооглоо. Энийг одоо тогтоолын цуцлаад засгийн газар шийдлээ гэж юм л да. Тэгэхээр ингээд цуцлаад өнгөрөх ёстой асуудал юм уу? Энэ ямар асуудал юм бэ? Өнгөрсөн энэ засгийн оюутны засгийн газраас хамтжсэн тийм. Тэгэхээр ер нь энэ мэдээллийг юу гэж хүлээж авсан юм бэ? Энэ мэдээллийг бол үнэхээр бас цочирдож хүлээж авсан. Одоо бид нар чинь нэг талаасаа үнэхээр бас нэг цүнх нисдэг тэрэг нь баг дасах тал руу орж штэ. За нэг энэ тийм дуртай газараа дуртай хөшөөгөө бариал, буулгаал, бариал энэ ч одоо лего өрж байгаа юм хаашийн тий. За энэ бол ерөөсөө ижил дасал болцсон шахуу болчиж хин нэгэн улс төрчийн одоо түрүүн би хэлсэн сейфнес аимснаас асар их мөнгө тэр бумараа гарах нь бас асуудал биш болцсон шахуу болчлоо шүү дээ. Дараагийн шат руу орж штэ энэ чинь. Үндэсний аюулгүй байдлын зааг хязгаарыг давлаа. Энэ бол маш ноцтой асуудал. Тэгэхээр энийг бол одоо мэдээж Арслан намын зүгээс бол маш анхааралтай ажиглаж байгаа. Тэгээ энэ дээр бол энэ хууль шүүхийн байгууллагын одоо бас ч гэж өөрснөө шүүгэл үлээж байна. Үлээж энэ одоо энэ хууль зүйн сайд шинээр одоо томилогдсон энэ хоёр бол бишгүй л хэрэг илрүүлж байна, үлээж байна. Гагцгүй тэр шийтгэж байгаа хариуцлага тооцож байгаа тэр хэсэг нь байхгүй болчоор чиний авилгын индекс ингэж гараад байна шүү дээ. Авилгатай тэмцэж байгаа асуудал нь сул байна гэж гарч байгаа учраас манайх хойшлоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар бас шахна. Тэг үнэхээр өмнөх хэрэгүүд чинь бас юу болсон юм бэ? Тэр шалгаад байгаа хянаад байгаа асуудлуудаа одоо түрэгдэхээч. Тэр хуулийнхын дагаа асуудлыг бушуу түргэн оруулж ирээч. Тэр улсын хурлын гишүүн байлаа гэд хизээч гэмт хэргийн араар гэмт хэрэгээс одоо улсын хурлын гишүүн гэдэг энэ нэрийн ард нуугдаж аврагдах ёсгүй. Бүгд эргэтгэж байна. Үйл ажиллагаанд чи одоо танаа намын одоо сэтгэлийн онгой гэдэг хүн бас оролцсон, гарын үсгч зурсан. Тэр 4 оны өмнө. Тэгээд энэ улсын хэлж одоо алташгүй дархан байна, үндэсний аюулгүй байдлын одоо бодлогод байна гэдгийг заадаг тийм. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөх гишүүн газар нутгаа зараад энд нь одоо оролцсон байгаа энэ хэлбэр таад намдэрийн яриу одонтой гишүүнээс бас асуу. Яг өчигдөр дөнгөж тийм энэ асуудал дэгдсэн учраас одоохондоо бол бүлгийн хурал энэ төр хийж амжаагүй. Одоо мэдээж бас энэ чинь чуулганы завсарлагаанаар улсын хурлын гишүүд тойрогтой их ажиллаж байна. За тэгэхээр энэ бол миний бодлоор бол хин нэгэн сайттай холбоотой асуудал биш ээ. Засаг бол шийдвэрээ кабинетийн зарчмаар гаргадаг. Ерөнхий сайдаас л хамааралтай. Ерөнхий сайд асуудлыг ер нь яаж шийдэн тэр нь кабинетаараа нэгэнд одоо гар өргөө шийдсэн бол тэрийг бол тухайн салбарын сайд дагаад явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр энийг нэг хувь одоо нэг салбарын сайд руу чихээс илүү тухайн засгийн газрын л асуудал гэж бол би харж байгаа. Тэрийгээ ч гэсэн өмнө хэлжсэн. Зөвхөн дашрамд хэлэхэд нөгөө хяналт тэнцэл сул байна гэж манай энэ
асуудал чинь бас дэгдээд байгаа шүү дээ. Авилгатай Transparency International-ийн судалгаан дотор бол бас нэг чухал зүйл нь юу гэвэл энэ засаглал хоорондын хяналт тэнцэл алдагдсан байна гэж үзэж байгаа. Нэг хоёрт болохоор зөвхөн Монгол элтгүү ер нь одоо лидерийн буюу одоо улс төрийн манлайлагчид нь сул байна гэдэг ийм дүгнэлт гарсан байлээ. Тэрийг би бол бас уншсан л да. Тэгэхээр лидерүүдэд нь буюу одоо тухайн улсыг засаглаж байгаа тэр улс төрчдөд нь авилгатай тэмцэх хүсэл сонирхол дутмаг байна гэж энэ одоо тайланд дурдгдсан байна. Тэгэхээр ерөөсөө энэ бол тухайн засгийг тэргүүлж байгаа тэргүүнээс асар ихээр хамаарна. Мэдээж улсын хурлын олонхоос бас хамаарна. Цөөнх бол яах вэ? Хяналтаа тавиа. Тийм ч учраас одоо энэ засгийн газарт бол ардсан нам гүйж орж өрт нь хэвтэх шаардлагагүй гэж бол миний зүгээс үтсэн шүү дээ сүүлдээ. Эхлээд бол мэдээж Монгол улсын төлөө хамтарч ажиллая гэсэн боловч магадгүй эн чинь кармандаа хийж авчиж агаад далдуураа авилга аваад тэгээ хамсаатан болох гэж зорьсон байхыг үүсэхгүй. Тийм ч учраас нөгөө цээжин зэрэндээ бүксэн бөөрөндөө гэдэг шиг бүхэл юм одоо хяналт тэнцлийг хангасан байдлаар хийж авах ёстой гэж би бол хувьдаа ойлгоо. За